За өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр нийслэлийн засаг дарга маань энэ Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа орлууд нийцсэн Баянголын одоо ам Сонгон хайрхан дүүрэн 34 дугаар хооронд хэрэгжиж байгаа орлууд нийцсэн одоо Баянголын амд хэрэгжиж байгаа орлууд нийцсэн орон сууц төсөл Солонгосын Экзим банкны зээлээр 2023 онд шалгуулалт явж байгаа 24 оноос хойш хэрэгжиж байгаа төсөлтийн талбай дээр үүсэж байгаа нөхцөл байдалтай болж ирж танилцсан. Ямар нөхцөл байдал болсон бэ гэвэл ерхий гүйцэтгэгч Солонгосын Илсонг болон дид гүйцэтгэгч Монголын Сүмбэр цамхын туслан 6 компаниудаас мөнгө төгрөгөө өгөхгүй байгаад байна. Залилангийн шин чанартай ажил хийгдэж байна гэдэг удаа гомдлыг нийслэлийн засаг даргын хамгийн газарт бол хөргүүлсэн байдаг. Ингээд энэ гомдлын дагуу засаг дарга ирж миний биет одоо энэ ажил дээр явж байгаа энэ гэрээ бичиг баримтуудыг гэрээний дагуу бүрэн шалгаж аль тал нь одоо худлаа ярьж байгаа зөрчлийг айлгуул энэ ажлыг цаашид амжилттай болтлоор үүрэг өгсөн. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтын газар бол орон сууцны газарт ингээд үүрэг өгсөн байж байгаа. Тэгээ үүний дагуу манай нийслэлийн хөрөнгө оруулалтын газар Ган зориг даргатай хамт олон болон анхуу даргатай орон сууцны газрын хамт олон болон ингээд 2-3 өдөр бол ажиллалаа. Өнөөдөр миний бие ирж өглөөнөөс хойш хурлыг нээж баримтчгуудыг авч үзэж зарим зүйлүүдийг бол тодрууллаа. За ингээд тодруулаад ингээд одоо талбар дээр байж хахад бол эхлээд Монгол одоо дид гүйцэтгэх Сүмбэр цамхаг болон Солонгосын ерхий гүйцэтгэгч Солонгосын Экзим банкнаас шалгарсан Илсонг констракшн компани хоёрын хоорондох гэрээг авч үзэхэд гэрээнийхээ яг нөхцлөөрөө бол 25% суудхан барих дүнтэй. За энэ Сүмбэр цамхаг гэдэг ерхий гүйцэтгэгч компани бол өнөөдрийн хүрт байдлаар бол IPC 4 буюу ёс төндийн төлбөр 4 гэдэг бичиг баримтыг гаргасан. 4 гээд өөртөө баталгаажуулаад одоо хийсэн гэрээ болон баталгаажуулаад ирсэн ёс дундын төлбөрийн бичиг баримтаар шалгахад бол гүйцэтгэлийг бол бүрэн олгосон байна. Харин ч илүү гүйцэтгэлтэй олгосон байна. Ерхий гүйцэтгэгчийн зүгээс бол энэ Сүмбэр цамхаг болон Илсонг хоёр компани хооронд хийсэн гэрээний хувьд бол гэрээний үүргээ бол одоо манай энэ Баянголын амд хямд өртөгтэй орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа энэ Илсонг гүйцэтгэх компани бол гэрээний үүргийн дагуу төлбөрийг бол бүрэн олгосон байна. Энэ бол өнөөдөр одоо танаа хоёрын хийгдсэн гэрээ ёс дундын төлбөр 4-ийн нэхэмжилсэн бичиг баримт гэрээний заалтууд өөрсдийнх нь нэхэмжилсэн гар үсэг тамгатай санхүүгийн бичиг баримтаар бол нотлогдож байна. За энийг бол бид нэр түрүүний өглөөний хурал дээр би Сүмбэр цамхаг компани гүйцэтгэх захирал дэлгэрмаа тийм ээ дэлгэрмаа захиралд бол ингээд тайлбарлаад явууллаа. Ажлын хэсгийн дүгнэлт бас яг энэгээр гарна. Түрүү хэлсэн илүү бүр олголттой явж гинэ гэдэг ийм дүгнэлттэй байгаа. Бусад гэрээний заалтууд болон хувийн хвшлүүдийн асуудлууд бол орохгүй. Зүгээр засаг даргын үүрэг болгосон бид нар захиалагч нийслэл Улаанбаатар хот энэ зээлийг авч төлөгч байгаа хувьд бол энэ дээр ямар нэгэн одоо гомдол гаргасны дагуу эрүүгийн юм уу залилангийн шин чанартай дутуу олгосон ажлыг гацаасан юм явж уу гэдэг дээр л бол тэр цар хүрээнд бол шалгана. Хувийн компаниудын ашиг, хувийн компаниудын гэрээний сайн муу, сайн нөхцөлтэй гэсэн дээр бол дүгнэлт өгөхгүй аль биесээр. Тэгэхээр зөвхөн тэрэн дээр бол ийм эхний ажлын хэсгийн дүгнэлтэн дээр бол Сүмбэр цамхагт бол мөнгөө гэрээнийхээ үүргийн дагуу төлбөрөө 100% олгосон байна гэдэг бол дүгнэлт бол байна. Тэгэхээр одоо Сүмбэр цамхагын доор ажиллаж байгаа манай бусад туслан гүйцэтгэгч компаниар Сүмбэр цамхаг компани маань бол бас өөрсдөө анх гэрээгээ хийхдээ бас анхаараарай гэж бас зөвлөмөр байна. Сүмбэр цамхаг гэдэг компани бол Илсонг констракшнтай байгуулсан гэрээний хүрээнд төлбөрөө бол бүрэн авсан. Гэрээний заалтуудын дагуу бол бүр илүү авалттай явж байгаа юм байна гэдэг бол яг тамгатай гар үсгтэй бичиг баримт гэрээний дагуу шалгагдахад бол нотлогдож байна гэж одоо ажлын хэсэг бол дүгнэж байна. За дараагийн ажлын хэсгийн үүргээр бол нийслэлийн засаг даргын хамгийн газар Солонгосын энэ ерхий гүйцэтгэгч Илсонг констракшн хоёрын хооронд одоо 24 он тендер зарлагдаж шалгараад хийгдсэн гэрээ буюу том одоо цогц гэрээ байгаа. Тэгээ тэрний гэрээний ерөнхий хэлцээр ингээ англи монгол хэл дээр энэ ерөнхий хэлцээрийг бол Улаанбаатар хотын захиалагчийг төлөөлж Солонгосын Амли гэдэг компани бол хийгээд явсан. Гэрээ бол бүрдэл 8 хэсэгтэй. 8 хэсгийн 3 дээр Appendix хэсгээр бол FIDIC-ийн олон улсын констракшн буюу улаан номыг
Солонгосын Exim Export банк тодорхой хэмжээнд зөвшөөрөлцөж засвар хийсэн ийм ерөнхий гэрээний хилцээр дээр үндэслэж гэрээний тусгай нөхцөл, ерөнхий нөхцөл, зураг болон бичиг баримтуудыг оруулсан байна. За энэ гэрээний ерөнхийдөө хэрэгжилтийн хувьд гэрээний хувьд бол асуудал байхгүй. Олон улсын хэл дээр, англи хэл дээр, монгол хэл дээр хийгдсэн ийм гэрээ байна. За яг одоо Elson компаниг анх 24 онд тендерт ороод шалгарахад ямар бичиг баримтуудыг өгснгийг бас бүрэн ингэж манай ажлын хэсэг бол танилцж Улаанбаатарын архивд өгсөн байгаа бичиг баримтуудаас авч ингэж шалгалаа. Энэ дээр бол эхний байдлаар бол хоёр зөрчил харагдаж байна. Хоёр зөрчил нь ямар зөрчил харагдаж байгааг бол за нэгдүгээрт бол ажиллах хүчнийг бол ерөнхий гүйцэтгэгч компани маань бол юун дээр ажиллах хүчний залт нь хаана вэ? За 3 дээр байж байгаа. За тэр за хоёр зөрчил бол харагдаж байгаа. За нэгдүгээрт нь бол тоног төхөөрөмжүүдийг бол анх тендер шалгахтаа энэ 29 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийг талбай дээр ажилуулна гэдэг. Энэ 29 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдээс 5 нь буюу 5 нь Монгол дугаар сэртэй, бусад 24 нь ийм Солонгосын тоног төхөөрөмжүүд ажиллах ёстой. Тэгээд энэ бүх тоног төхөөрөмжүүдийн марк, төрөл, нэр, гэрчилгээ ингэж байдаг. Олон улсын яг инженерингийнхэн шалгуулалтын бичиг баримтан дээр тухайн ерхий гүйцэтгэгч компани ямар тоног төхөөрөмж, ямар ажиллах хүч, хүн хүч ажиллагаа бол тендерийн бичиг баримтан дээр бол ирүүлдэг. Тэгээд тэр тендерийн ирүүлсэн бичиг баримтынхаа дагуу бол тэр гүйцэтгэлийг авах үүрэгтэй байдаг. Гэвч одоо өнөөдрийн байдлаар илэрж байгаа эхний зөрчил бол талбай дээр нэгт солонгос техник алгаа. Энэ ялангуяа энэ цамхагт каран, миксер, помп гэдэг энэ барилгын талбай дээр ажилладаг үндсэн энэ тоног төхөөрөмжүүдэд ингээд тодорхой заагаад өгсөн байгаа боловч өнөөдрийн байдал дээр бол талбай дээр байхгүй байна. Буюу тендерт заагдсан бичиг баримтаас өөр одоо тоног төхөөрөмжүүдийг талбай дээр ашиглаж байна гэдэг байдлаар бол юу харагдаж байна. Дараагийнх нь нэг заалт нь бол ер нь бол ажиллах хүч. За ажиллах хүчин дээр за энэ дээр багш. Ажиллах хүн хүчин дээр үндсэн манай энэ гүйцэтгэгч маань 29 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнээсээ 7 нь энэ шараар буццсангууд нь яганаар буццсангууд нь Солонгос, бусад цэнхрээр буццсангууд нь локал стаф буюу монгол хүн. Ингээд энэ 29 хүн ажиллана гэдэг. Ингээд заагаад ингээд багаад тодорхойлсон. Энэ сайт офис буюу энэ төсвийн талбай дээр ажиллах хүн хүчин. Энэ Солонгосоос дэмжиж ажиллах бак офисоос буюу төвийн офис. За энэ нь бол ингээд ажиллаж байгаа. За талбай дээр өнөөдөр ирээд яг талбай дээр шалгалт байхад энэ 22 монгол ажилтан бол алга байна. Өөртөөх нь хэлж байгаагаар 7 хүн байгаа гэж. Гэхдээ бид нар энийг нэгд өдөр нөгөө хийсэн гэрээ хөдөлмөрийн гэрээ ямаар нь шалгаж тодруулна. 7 сонголонгос ажилтан бол бас талбай дээр байгаа нэг шалгана. Одоогийн байдлаар бол нэг хэдэн солонгос юм байна. 7 хүн болохоор 12 гэсэн. Гэхдээ талбай дээр бол байхгүй. За тэрийг бичиг баримтын дагуу шалгана. Төсвийн өгсөн тендерийн бичиг баримтанд бол төсөл хэрэгжих нийт 36 сарын хугацаанд бүх ажилчид ингэж байхаар бол анх өгч шалгарсан. За үүнийхэн дагуу бол энэ монгол ажилч наахгүй. За солонгос ажилчид анх өгсөн бичиг баримтаасаа бол өөрчлөгдсөн. Гэхдээ энэ гэрээний эрх үүргийн дагуу захиалагчаас зөвшөөрлөө аваад захиалагч хэрэг хариу өгөөгүй тохиолдолд бол зөвшөөрөгдснөөр тооцогдоод явдаг энэ FIDIC-ийн Redbook-ны улаан номны зарчим байдаг. Манайх бол бичиг баримтаа бол сүүлд 10 сарын 6 сард бол өгсөн байна. Тэгээ нийслэлээс хариу өгөөгүй туршлага нь хүрж ийн гэж үздсэн учраас энэ бол зөвшөөрөгдөд явж ийн гэсэн. За 3 дахь бас нэг ноцтой зөрчил гарч ирсэн. Энэ нь болохоор ганц зөв төрийнхаа дүнэлтээ өгч өдөө. Зарим гүйцэтгэдэггүй ажлуудыг гүйцэтгсэн болж бичиг баримтыг бүрдүүлж өгсөн байна. Үүнийг захиалагчийн хяналт хийж байгаа бас бүгд найрамдах Солонгос ард улсын Amli компани бас энийг дутуу хянаж буюу одоо хийгдээгүй ажлыг бол хийсэн болгож дутуу бичиг баримттай ингэж юмнуудыг бас харуулж тэгээ ингэ Солонгосын Exim банкнаас илүү гүйцэтгэлтэй мөнгө нэхэж авсан энэ зөрчил бас тодорхой ажлууд дээр бол илэрлээ. Ийм байна. Тэгээд
нийслэлийн засаг даргын тамгын газраас өнөөдөр 1-р боловч миний буй ахлаад одоо энийг ингээд дүгнээд хэлэхэд Сүмбэр Цамхаг Илсон констракшн хоёрын хооронд гэрээний хэрэгжилт бол бүрэн хангагдсан байна. Харин Илсон констракшн буюу нийслэлийн засаг даргын тамгын газартай хийсэн гэрээн дээр анхны тендерийн бичиг баримтанд өгж шалгарчаад дараа нь гүйцэтгэл дээрээ тэрийгэ биелүүлэхгүй байгаад байгаа. Хоёр зөрчил, нэг нь тоног төхөөрөмжүүдэд бол ашиглаагүй байна. Буюу Солонгосын экспорт импортоо дэмжих гэж анх тоног төхөөрөмжүүдэд гэрээний тендерийн шаардлаганд байгаа өгсөн. Тэрийгэ биелүүлэв. Хоёрдугаар асуудал нь төслийн талбай дээр 29 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрэлдэхүүн байх ёстоос Монгол ажилчид нь алгаа талбай дээр. Энэ хоёр юм ноцтой зөрчлүүд талбай дээр явж байна. Ялангуяа энэ ажлын хүчин бол их чухал. Яагаад ажлын хүчин чухал вэ гэвэл энэ том одоо 94 сая $10 үнэлгээтэй энэ гэрээг хэрэгжүүлэхэд үндсэн ерхий гүйцэтгэгчийн менежментийн баг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж ийж энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль эрх зүй, гэрээний хэрэгжилт, инженерингийн энэ мэрэгжил бүрээр ингэж ажиллаж ийж энэ бол чанарын бэлтгэх. Гэвч энэ 29 хүнээс өнөөдөр одоо Монгол ажилчид нь бол байхгүй байгаа. Одоо нарийн мэдээллийг би яг шалгаад та нэгтгэхэд өнөөдөр талбай дээр бол 3 хүн байгаа. Бусад Солонгостой ингээд 10 буюу 19 монгол ажилчин дутуу байгаа. Тэгэхээр энэ бол ерөнхий менежмент хийх гэж хийж байгаа энэ компани ажлын хүчнийхээ 60-70% одоо биелүүлэхгүй тэр ажлыг хийхгүй байгаа ийм зөрчил илэрлээ. За дараагийнх нь болохоор манай одоо захиалагчийн хяналт хийсэн бүгд нэг Солонгос улсын Амлын гэдэг компани хийгээгүй ажлыг таад бас хийгээгүй ажлыг хийсэн гэж өгөөд тэрийг нь бол баталгаажуулж мөнгө авсан ийм 3 зөрчил бол бас бэлэрсэн байна. Энийг албан ёсоор ажлын хэсгийн дүгнэлтэнд оруулаад засаг дарга танилцуулна. Тэгээд засаг даргын өгсөн чиглэлийн дагуу дараагийн арга хэмжээнүүдийг авна гэж одоо албан ёсоор мэдэгдэв. За баярлалаа. Ингээд дуусгач.